Сайн байцгаана уу? Мэргэжил сонголт гэдэг нь бидний амьдралтаа яадаг хамгийн чухал шийдвэрүүдийн нэг учраас Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулиас та бүхэндээ дэлхийн түвшний инженер болцгоо нэвтрүүлгийг хүргэж байна. За одоо хэдүүлээ ороод манай сургуультай тойроо аяллаар танилцгаая. За ингээд бит хоёр манай сургуулийн 6 бакалаврын хөтөлбөрийн нэг болох эрчим хүч цахилгааны инженер мэргэжилтэд танилцахаар явж байна. Бид хоёр одоо лектнээс буугаад меморч багштайгаа уулзж энэ талаар мэдээлэл авах гэж явж байна. Тэгээд хэрвээ эрчим хүч цахилгааны инженерийн мэргэжлийг сонирхож байгаа хүмүүст байл одоо нааш анхаарлаа хандуулаарай. Эрчим хүч цахилгааны инженерийн салбар нь сэргээгдэх ба дулаан цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, хуваарлалт, ашиглалт, эрчим хүч, хэмнэлт, менежмент зэргийг хамарсан өргөн салбар юм. Эрчим хүч цахилгааны инженер нь механик, цахилгаан, автоматжуулалт, системийн мэдлэг, агсан төвшний технологиг бүрэн эзэмшсэн цахилгаан эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх, нөөцийг үнэлэх, төлөвлөх, зарцуулах, үйлдвэрлэлийн технологийн процессыг автоматжуулах, үйлдвэр дэд бүтцийг цахилгаанжуулах чадвартай юм. За сайн байна агшааны өдрийн мэндийг хүргэе. Манай сургууль нь 2020 оны хичээлийн жилээс эхлүүлэн эрчим хүч цахилгааны инженери гэдэг мэргэжлээр эсэлт авч эхэлж байгаа мөлий. Тэгэхээр та энэ мэргэжлийн тухай нэг мэдээлэл өгөөч. За эрчим хүч цахилгааны инженер гэдэг мэргэжил маань болохоор ерөнхийдөө эрчим хүч цахилгаан тэгээд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж автоматжуулалт тэдгээртэй холбогдлолтой төлөвлөлт зарцуулалт болон үнэлгээний асуудлууд үүнээс гадна мэдээж ямар нэгэн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн автоматжуулалт үйлдвэрлэлийн дэд бүтцийн цахилгаанжуулалтын талаар мэдлэг олгодог тийм бакалаврын мэргэжил байгаа хөтөлбөр. Энэ мэргэжлэр төгсөөс суралцаад төгснээ дараа хэр эрэлттэй мэргэжил вэ? Мөн ямар ажлын талбарууд дээр гараад ажиллах боломжтой байдаг вэ? Монгол улсын хувьд бол одоо хэдийгээр жижиг магадгүй бус улстай харьцуулахад эрчим хүчний хэрэглээ багч гэсэн бас өөрийн гэсэн улс болохоор бүх төрлийн одоо яг ижлэн бүрэн цогц систем эрчим хүчний систем бол явж идэг. Тэр утгаараа ерөнхийдөө бүх төрлийн асуудлууд нь мөн дагаад орж ирж идэг. Одоогийн орчин үеийн энэ нөхцөл байдалд бол тэр тусмаа эрчим хүчний эрэлт хэрэгцээ бол улам их ихсэж байгаа. Түүнтэй холбогдох асуудлууд нь мөн ихсэж байгаа. Тийм болохоор энийг төлөвлөх, зөв зарцуулалтыг хийх талаар мэргэжил бол ялцчгүй шаардлагатай байгаа мэргэжилтнүүд. За баярлалаа. Цахилгаан эрчим хүчгүйгээр ажиллах нэгж үйлдвэр албан байгууллага, ая тухтай амьдрах, айл өрх ховор. Бүх зүйл цахилгаан эрчим хүчнээс улам бүр хамааралтай болж, цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдсээр байгаа өнөө үед эрчим хүчний найдвартай аюулгүй хангамж, эдийн засгийн тогтвортой хөгжил, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн, байгаль орчинд ээлтэй, үр ашигтай, хэмнэлттэй байдлыг хангасан эрчим хүчийг бий болгох, төлөвлөх, ашиглах, эрчим хүчний систем, технологиг сайжруулах, эрчим хүч цахилгааны инженер ихээхэн хэрэгтэй байна. За бид хоёр сургууль дотор орж ирээд үүдний танхимынхаа яг тэг голтон нэрээ зогссон байна. Одоо та бүхэн сургуулаа дотор талаас нь нэг жижигхэн харуулчих. За та бүхний харж байгаа нь манай сургуулийн ерөнхий байгууламж нь хагас тойрогөлбөртэй голдоо дугуй танхимтай. Тэгээ энэ юу вэ гэхлээр энэтэй ингээд жижигхэн тайцсаад тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа дээрс нь хичээлийн нээлт зэрэг юмнуудыг явуулдаг байгаа. Одоо та бүхэндээ нэгэн хүнийг танилцуулах чинь тэр хэм бэ гэхлээр манай сургуулийн анхдагч профессоруудын нэг Захирал Бацангил агшийнхаа өрөөгөөр та бүхнийг зочлуулъя. Одоо Бацангил агшийнхаа өрөөлөө явцгаая. За бид хоёр одоо ингээд шатаар өсөж байна. Манай сургууль бас лифттэй. Ер нь яагаад 3 давхар сургууль лифттэй байгаа вэ гэхээр ер нь олон улсын стандарт мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст суралцах эрх тэгш орчин бүрдүүлэхийн тулд бүх манай үүд хаалга, коридор, босог гэх мэтлэн бүх зүйлс маань одоо тэрэгцэртэй хүмүүс явуулахад бүрэн стандартыг хангасан байдаг байгаа. За хэдүүлээ одоо ингээд захирлынхаа өрөөний үүдэнд ирсэн байна. Одоо сонирхсыг асуултаа орж асууцгаая. За. Орхоо захирлаа. Бид хоёр одоо ингээд дэлхийн түвшний инженер болцгоо гэдэг нэвтрүүлэг хийгээд явж байгаа. Тэгээ танаас нэг тодруулах хоёр асуулт байна. Анх үүсгэн байгуулж хахад ингээд та цуг байсан шүү дээ. Тэгэхээр анх үүсгэн байгуулжсэн дурсамжаасаа үзэгчтэй хуваалцаач. За баярлалаа. Сонирхолтой нэвтрүүлэг хийж байгаа юм байна. 2011 онд холбооны бүгд найрамд Герман улсын канцлер Ангела Меркель Монгол улсад албан ёсны айлчлал хийсэн. Тэгээд энэ үеэр хоёр улсын тэргүүд
харилцсан одоо тохиролцож инженерийн салбарт Германы инженерийн боловсролыг Монголд нутагшуулах ийм одоо хэлэлцээр хийсэн. Тэгээд 2013 онд хоёр улсын засгийн газрын хэлэлцээрийн дүнд бол Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль байгуулагдсан. Анх эхэлж байхад бид нар инженерийн бэлтгэл хөтөлбөрөөр эхэлж ирсэн юм. Яг үндсэн одоо манай бакалаврын 4 хөтөлбөр мань харахын эхлээгүйсэн 14 оноос эхлэхгүйсэн яг хөтөлбөрийн хөгжүүлэлт хийгдчихсэн. Тэгээ 13 онд 36 оюутан элсээд тэгээд та нар сонсон 18 онд төгсгөд бол манай анхны 12 төгсөгч авч ирсэн. Ер нь бол Германы инженерийн боловсрол гэдэг бол бас амаргүй нэлээд одоо оюутнаас хүч чармаалт гаргадаг одоо хичээл зүтгэл их хэрэгтэй ийм хөтөлбөр л дөө тий. Тэгэд энэ хөтөлбөрийг хөгжүүлэх одоо үйл явц бол их онцлогтой. Холбооны бүгд намт Герман улсын манай түнш их сургуулиуд, анхны технологийн сургууль, Фрайбургийн технологийн сургууль, за Дармштадтын сургууль гэдэг энэ сургуулиудын профессорууд манай сургуулийн профессоруудтай хамтран энэ хөтөлбөрүүдийг боловсруулж ирсэн. Тэгээд аж үйлдвэр компани оролцоотойгоор өөрөлдвөл нийгэмд одоо манай улсын ажлын хөдөлмөрийн зах зээл дээр ямар мэрэгчлэлтийн хэрэгтэй байгаа юм, ямар ур чадвар мэдлэгтэй байх ёстой юм гэдэг болгоныг судалж энэ хөтөлбөр анх гарч ирсэн. За одоо ингээд манай сургуулийн бусдаас бас сургуулийнхаас ялгарх онцлог давуу тал нь юу юм бэ? Тэр тухай та мэдээлэл өгч болов уу? Сургуулийн эрхэм зорилгоо хэлхэн зөв бах тий. Тэгээд манай сургууль бол ер нь одоо инженер технологийн өндөр мэдлэг ур чадвартай нийгмийн хариуцлагатай ийм дэлхийн түвшний инженеруудыг бэлдэнэ. Дээрээс нь бид нар аж үйлдвэртэй хамт түншлэн судалгаа инновацийг хөгжүүлж Монгол улсын эдийн засагт одоо хөгжилд хувь нэмрээ оруулах энэ Монгол улстай төдийгүй Азийн бүс нутагта одоо тэргүүлэх инженерийн их сургууль болох ийм одоо эрхэм зорилготой. Тэгээд та нар бас ЕБС төгсөж байсан тийм ээ. Тэгээд сурагч байх үед ч хүн ирээдүйн мэрэгчлээ сонгох гэдэг бол маш том одоо ажил гэдэг тийм. Тэгээд их олон хүүхдүүд бол гадаадын одоо нэр хүндтэй өндөр түвшний тэм сургуульд суралцах хүсэлтэй байдаг. Гэхдээ тэр болгон бол энэ бол боломжгүй зүйл тийм ээ. Энэ бол өндөр төлбөртэй байдаг энэ сургуулиуд. Дээрээс нь дэлхийд даяараа өрсөлдөж идэг тэтгэлэгт боломж байдаг ч гэсэн тэр болгон бас тэр тэтгэлгээд хүртэх боломж бага байдаг тийм. Тэгтэл яг Монгол улсдаа энэ дэлхийн түвшний боловсролыг эзэмших боломж байна. Бүр тэр дундаа одоо тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаад тийм ээ сургалтын төлбөргүйгээр суралцах юм боломжийг бол манай сургууль олгож байгаа. За хоёр төрлийн тэтгэлэг байгаа. Нэг нь бол Германы засгийн газраас дэмжлэгтэйгээр буюу Германы эрдмийн солилцооны алба гэдэг тийм даад гэж ярьдаг. Энэ даад байгууллагаас манай оюутнуудыг дэмжиж хоёр төрлийн тэтгэлэг олгодог. Нэг нь болохоор Германд нэг семестр суралцах одоо тэнд semester exchange гэж хэлдэг тийм ээ. Тэндээс одоо кредит тодорхой хичээлүүдийг сонгоод кредитээ цуглаад энд бас тооцоолдог тийм ийм нэг хөтөлбөр байна. Дараагийнх нь болохоор Монголдоо эндээ суралцах хөтөлбөртэй хамрагдаж суралцж агаад энэ хугацаанд сургалтын төлбөрөөсөө бүрэн чөлөөлөгдөх, дээрээс нь сар болгон одоо тэтгэлэг авах цалинтаа гэсэн үг тийм ээ. Ийм тэтгэлгийн боломж байдаг. Нөгөө нэг тэтгэлэг нь бол засгийн газрын дэмжлэгтэй буюу одоо манай сургуулийн нэрэмжит тэтгэлэг гэж байдаг. Энэ бол бүрэн сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөх, хэсэгчсэн чөлөөлөх мөн одоо санхүүгийн хувьд боломжгүй тийм ээ. Одоо тэгсэн мөртлөө одоо сурах чин ирмэлцэлтэй хүсэлтэй сурлагын өндөр амжилт үзүүлж байгаа тийм оюутнуудыг бол бид нар бас санхүүгийн дэмжлэг болгож энэ сургалтын хөтөлбөрөөс нь чөлөөлөх юм тэтгэлэг олгодог. Сургуулийн бол 40% нь бол тэтгэлэгт хамрагдсан байдаг. Энэ оюутнууд анханасаа ороод одоо ингээд хичээл шармаалтай байсан оюутнууд маань огт сургалтын төлбөр төлөхгүйгээр ч гэсэн одоо ингээд суралцаа төгссөн юм төгсөгчд байна. Тэгээд төгсөгч гэснээс манад одоо 18 оноос хойш нийтдээ 3 удаагийн төгсөлтөд хүлээн авсан 44 оюутан төгссөн байгаа. Тэгээд энэ төгсөгчд маань бүгдээрээ одоо Монголын тэргүүлэх аж үйлдвэрийн салбаруудад яг мэрэгчлэрээ ажиллаж байна. 100% ажлын байртай байна. Тэгээд агсан түвшний сургалтуудад бас хамрагдаж байна. Энэ бол бидний том амжилт юм аа. За бид хоёр одоо ингээд бакалаврын 6 мэргэжлээ танилцуулж дууслаа. Тэгээд та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Дэлхийн түвшний инженер болцгоё.